Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу. Late Night нэвтрүүлэгт тавтай морил бид цоо шинэхэн дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Улаанбаатар хотод ашгүй нэгэн цас орж өвөл цаг ирлээ. Яг нэг гоё шинэ жил болох гэж байгаа юм шиг гоё догдол дүүрэн өдрүүд одоо айсуу. Ганцхан сар гарны дараа бид нэр шинэ жил сайхан аз жаргалтайгаар баярладаг, гэр бүлээрээ найз нөхдөөрөө баярладаг, шинэ жилийн баяраа тэмдэглэж өнгөрүүлнэ. Өнгөрсөн жил бол бүгдээрээ хөл хорионд байсан. Тэгээ энэ жил аз болж төрийн байгууллагаас бусд байгууллагууд шинэ жил тэмдэглэх эрхийг нээж өгсөн удирдлагуудаа бас баярлалаа. Шинэ жил гэсэн сэдв манай нэвтрүүлгийн дундор бас яригдана. За хамгийн эхний зочдтойгоо би буудан дээр өрөхөд бэлэн болсон байна. Энэ бол 5way буюу 381 ундралыг тайснаа өрж байна. За сайн байна уу, сайн байна уу? Тавтай морил. Сайн байна уу? Сайн уу? Намайг нэвтрүүлэгт урьж оролцуулж ирсэн дөрөв бүсгийг өнөөдөр би нэвтрүүлэгт урьж оролцуулж байна. Тавтай морил урилга хүлээж өгсөнд баярлалаа. Баярлалаа. Энэ өдрийг маш удаан хүлээлээ. Таны хэлсэн үг зүрхэнд орон орсоор байгаа их удаан хүлээж энэ нэвтрүүлэгт орж ирлээ. Би юу гэж хэлсэн блэ? Энэ үгээр л нэвтрүүлэг. За ингэсэн байдаг юм аа. Та нэгэн өдөр уран ган дээр хаа ингээ дөрөв дүүгээ ингээ нэвтрүүлэгтээ оруулаач гэсэн чинь миний дөрөв дүү жоохон том болчоод ороод байв. Тэгээд бид дөрөв том болсон юм шиг байна. За том болсон дүү нэртэй баяр хүргэе. Тэгээд тэрнээс хойш яхаа бүдэрийг нэг нас нэмсэн. Тэгсэн байна. Тэгээд орж ирлээ. Тийм байна. Шууд утгаарч том болсон байна. Бор өндөгнүүд юм уу? 5way юм уу? Аль нь? Яагаад бор өндөгнүүд гэж нэрлсэн? Яагаад энэ нэр солигдчихв? Ер нь бор өндөгнүүд гэдэг нь нэр нь суйсаас үүсэлтэй байхгүй юу? Би яг ингээд нэг юм нэг question ингээд нэг ажил хийдэг шүү дээ. Ихдүүд хийдэг шүү дээ. Тэгээ нэгдүгээр курстэй би тэд ингээд нэг юм өндөр гол өрнөөс юм нэг юм хавдар тусдаг охин. Тэгээ нөгөө нэг юм черко хайчилж байгаа өсөө харзан болгоод нэг тийм дүр тавьсан байхгүй юу? Тэгээд бид нар найзууд нь тэгээд орж ирээ нөгөө тийм найзаас тэглэр өрөхгүй бүгдээрээ адилхан черко өглөөд орж ирээд тэгээд хөөхөн байж тээ бор өндөг ширээ штэ бор өндөг гэж тэгж нэг юм итгэж хэлсэн байхгүй юу? Строк юм уу? Ягаад ч юм нөгөө нэг хамгийн анх YouTube ажиллуулах хэрэгтэй болон готлаа өөртөө нэрлэх гээд за юм би дөрөв бодлоосон байхгүй за юм сонин нэр өгвөл хүмүүс яг үзэх байх гэж бодвол юм гоё юм хөөхөн биш юм сонин нэр өгвөл хүмүүс айгүй анхаарал татагдах байх гэсэн одоо юунда автаал тэгэл бор өндөг гэл хүмүүсийн тэгээд нөгөө амар юм өөрсөндөө юм никнейм хүчтэй штэ амар өөр нэртэй хийж одоо жишээ нь юм бол Джейсон Жирэл гэдэгтэй адилхан ингээд амар тийм никнейм хүчтэй. Тэгвэл бид нарт ерөөсөө тийм никнейм байдаггүй. Тэгээд тэгэхээр за ер нь л угаасаа дөрүүдээ бор юм чинь тэгээд Хамгийн бор нь хий. За баярлалаа. Наана дөрөв бүсгүй харагддаг. Яг өндөө танаа баг цаана хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Яг одоо уран бүтээлийн нэгдэл гэж юу яг ямар статустай вэ? За одоо ер нь бол яг уран бүтээлийн нэгтлэр явж байгаа. Яг уран бүтээл бид дөрөв яг сүүсийг жүжигчнээ ингээд гэсэн болохоор яг тийч руугаа аль болох ингээд мэрэгжлийн юм хийх хүсдэг. Тэгээд одоогоор яг үндсэн яг бид дөрөвөөс өөр жүжигч юм бол байхгүй. Гэхдээ бид нэр гэрээгээд ингээд жүжигчтэй ингээд гэрээээр оруулдаг. Project контентууд дээр тийм. Тэгээд тэнгуүтлээ яг үндсэн зурлаа, чиглүүлж нөлөөлөхтэй нэг нийтдээ нэг 10-аад За 5way уран бүтээлийн нэгдлийн дөрөв бүсгүйтэй хамтдаа хамгийн эхний тоглоомыг хүргэе. За тоглоом асуулт байна. Энэ бол үнэн үү гэдэг хэсэг байгаа. За хүн болгонд ийм хоёр талтай үнэн гэдэг хариулттай мөн тийм юм бол байхгүй гэдэг хариулттай цаасыг өгье. За тэгээд миний асуусан асуултанд яг өөрийнхөө одоо өнцгөөс хариулах хэрэгтэй. Ойлгомжтой тий? Хариултаа байрна гэсэн үг. яг нэг юм дипломын хамгаалтанд орж байгаа юм шиг санагдаад. За хамгийн ихний асуулт нь шивээс хийлгэж байсан уу? За баярлалаа. Сохор болзоонд явж үзсэн үү? Тийм юм болох бай. Явмаар байгаа шүү. Ураарай. За явмаар байвал яаж холбогдох вэ? Пэйж рүү холбогдох. Тийм. За. X-гээ сошиал дээр дагдаг уу? За баярлалаа. Дараагийн асуулт нь олонний танил хүнийг синдэж байсан уу? Синдүүлж ирсэн. Аль юм да. За
надад ингэчдэг юм уу? Яагаад ч үгүй. Тэр нь одоо ямар хариулт вэ? Гүн чи одоо тэгээд яг ингээ жоохон яг ингэдэм юм аа. Сайхан ингээ яваад ирсэн шүү дээ. Хариултаа өөрөө дотроо бодцоод нөгөө бичиж амжаагүй тэгээ ингээ хайчдаг гээд тэндээ адилхан ингээ синтезэн мөртлөө хариултаа бичиж явуулж амжаагүй тэгээд Дүү синцэл юм байна тий. чи дараа нь явууллаа. За баярлалаа. Дараагийн асуулт. Шаардаж байсан уу? Баярлалаа. Дараагийн асуулт. Хайртай гэж худлаа хэлж байсан уу? Эрэгтэй өндөө. Мэдгүй байна. Гүн зөндөө хэлдэг шүү дээ. Гэтэл контент дээрээ тэгээд хайртай мэртэй гэж хэлдэг шүү дээ. Ер нь зөндөө шиг. Жижигэ? Тэгээд санжин жижиг. За баярлалаа. Сүүлээс хоёр дахь асуулт. Хамтран тоглогчдоо сэтгэл татгадж байсан удаа бий юу? Хүү яагаад боддог юм? Харин бодчихлоо тийм шүү. Одоо хариулж байгаа эргэлзээтэй болох гэдэг Харин юм. ингээд ч худлаач юм шиг. Тэмээд үнэ юм. Үнэ. Уусаа дандаа царилэг залуучуудтай. Тийм. Би нэг Love Star дээр нэг юм амар юм том нүдтэй юм дүрхэр нүдтэй залуутай ингээд бүчнэрсэн байхгүй. Тэгээ бид хоёрын ингээд нөгөө нэг юм юмнууд нь дандаа юм харц тулгардаг гэсэн үг гэдэг байхгүй. Бүр ингээд дандаа ингээд ойроос харц тулгардаг. Тэгээ би ингээд харц тулгах хоолондоо ингээд бүр ингээд сандардаг. Йоо яг нүдэнд нь ингээд төөрөөд авч байгаа юм. Живээд нүдэнд нь. Хамгийн сүүлийн асуулт. Ток шоунд орж явах үедээ худлаа хэлж байсан уу? Энэсээ тогтоомд ороогүй шүү дээ. Тэгэхээр энэ хүртэл худлаа хэлсэн үү гэсэн асуулт байна. Үгүй шүү дээ. Амнэ. Та одоо шаардчихсан хүртэл. Өөр юу хэлэх вэ? Ямар итгэлгүй өргөд энэ өндөр. Би өөр асуултаа сайн ойлгоогүй юм байна. За баярлалаа. Баярлалаа бай. За тун саяхан танаа уран бүтээл нэгдэл нааша юу өгч болно. Баярлалаа. Журмаараа хураалаа шүү. Үнчээр хариулсанд баярлалаа. Oh High School 16 ангитай одоо цуврал контент гаргалаа бүтээлээ. Тэгээд энэ бол бас нэлээд гоё шинэлэг өнцгөр орж ирсэн контент санагдсан. Тэгээд одоо фэн бейс үүсгээд те тэр дундаа ингээд гоё одоо бүх драмагаа ингээд оруулж ирээд өөрсдөө ч яг тэр дүрээрээ орж ирээд айгу гоё санагдсан. Юуны өмнө амжилт баяр хүргэе. Тайдын хувьд яг одоо бүрэн хэмжээний контент гэдэг утгаараа нэлээд урт бүтээлд оролцсон, жүжиглсэн тийм ажил байв. Тийм шүү. Ер нь бол Ова School нэлийн том ажил байлаа. Тэгээд ер нь бол яг бид дөрвөлээ өөрсдөө яг зөвхөн дөрвөлээ хацаага өөрсдөн дээрээ үрээд гарсан. Тэгэнгүүт нэлийн хүндлээ байлаа. Тэгээд Хугацаанд ер нь бол 16 ангитай яг хуу веб драма учраас анги маань богино ч гэсэн ер нь бол маш айгүй их ажиллагаа орд юм билэ. Тэгээ ер нь бол нэг өөртөө яг би ингээл гардаад хийж байгаа учраас бол хамаг юм бид дөрөв дээр ингээл нуруунд дээр ирээл. Ер нь бол бүх юмний туслах дөрөв шүү дээ ингээл. Бүх юмний ард ингээд байж идэг. Тэгэхээр ер нь бол рек тарж жүжиглчээд өөртөө буцаад гэрлээд өгөх байдаг юм уу тий. Тэгээ бид нарт тусалсан айгүй олон хүн байгаа. MAB гээд компани залуучууд байгаа. Манай Infinity ах нар маань байгаа. Эдүүд маань байгаа. Тэгээ бүгдэнд нь бас маш их баярлалаа. Тэгээд бас царайлаг залуучуудаа бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгэхээр царайлаг залуучууд байсан. Би бас партнер үзмээр санагдсан. Ааха. За тэр талаар хоёлаа дараа нь бас ярилцах хэсэг байгаа. Кинон дээр гардаг томоод бэлгэлсэн зүрхийн хэлбэртэй зүйлт яг өөрт нь байдаг зүйлт гэж сонссон л да. Ааха. Энд ямар түүхтэй зүйлт вэ? Нэг харин хүмүүс амар түүхтэй л гэж бодоод идэв. Тэгээ хонхны баяраараа өөртөө зөрүүлж авсан юм аа. би болохаа ингэж боддгүй юм. Ааха. Энэ нэг итгэхгүй байхгүй юу? Яг ингээд бинээсээ ерөөсөө салгадаггүй те энэ дөр амар хайртай байхгүй юу? Би бол энэ хин нэг аль нэг эгсэн ч юм уу. Хин нэг төгсөн байх гэж би. Аль нэг X гэр нэлээд олон байгаа юм шиг байна тий. Үнэхээр нэмдиндэг. Тэгээ одоо ингэж хаваа яах. Гү тэрийгээ бүр салах гэж бүү юм. Энийгээ салах гэж. Үгүй ээ. Ер нь салгадгүй юм уу? Ер нь байнгас дүүдэг. Танин байгаа. Тийм байна. Энэ бас түүхтэй байж магадгүй юм байна. Хуваалцахыг хүсдэггүй. Яг энэ өнгөнд нь очир би ердөөсөө тэгээд болоо. Танаас 16 ангит бүтээл ер нь хэр хугацаанд үргэлжлэх вэ? Зураг авалт эхлэхээс ахуулаад дуусах. Зураг авалт маань ерөөхдөө бол яг 2 сар үргэлжсэн. Ер нь бол гадаа
өвс ногоо дэлгэрсэн байхад хэлээд ер нь бол цас артч ингээд ер нь авлаа. Тэгээ нэг голоор нэг завсардах юмнууд их байсан. Тэгээ бид чинь нэг 7-7 хоногоор 2 ингээд цацхтаа нэг зураг алт маань үргэлжлэж явах хугацаанд цацаад явж исэн. Тэгээд ерөнхийдөө ингээл хөөгөл явж исэн шүү дээ. Тэгээ нэг зураг алт дундуураа нэг бас ингээд зохиол дээрээ бас ингээд үзэгчдийнхээ хандлагыг харж байгаа өөрчлөлт юм бас бидэд байсан. Одоо нэг юм солонгос киноны ер нь зарчим байдаг шүү дээ. 7 хоногт 2 анги цацаа. Тэгээ тэр 2 анги одоо ингээд нэг 2-7 ангийн өмнө хийцэн. Яг ангаар нь хөөгөөд тэгээ үргэлжлэхийг бас ингээд нэг жүжигчд нь мэддэггүй байдаг шиг. Бид нараас тэр жамаар байсан байгаа. Оо ямар гоё. Манай зохиолыг жижигсэн. Тэгээд тэнгүүд. За баяр хүргэе. Баярлалаа. Жижигээ бичээд тэгээд манай нөгөө 2 охиндоо ерөөсө зохиолоо харуулаагүй. Төгсгөлийн ангимэг дээр манай найзууд яг юу ихээс ойлгоогүй гэсэн. Тэгээд жижигээд хэлэнгүүт за өөрөө тий дараа зохиол уншаа гэж тэгээд авчдаг. Ааха. Жимигийн хувьд энд веб сурвалжид ороогүй. Эндээ орж таагүй. Тэр нь бас өөр ажилд авах байсан. Өөр кинонд бас тоглож байгаа гэж сонссон. Тэр киноны хадлаар бидэнтэй байгаа. Би нөгөө яг л тусламжийн татгийнхан гээд нэг энгийн ер нь бас эмчнэрийн тухай тийм кинонд тоглож байгаа. Тэгээ 20 анги сурвалж болохоор бас удаан зураг зүрхэлжтэй. Тэгээд манай веб драманы зураг авах ихээс өмнө зураг авсан гэсэн болохоор би нөгөө 2 ажил руу орж 2 ажил авч яхаар тэгээд албиасаа заа найзуудаа нямгаа уучлаарай гэх тийм ингээд чөлөө аваад. Тэгээ би чөлөө завтай эдгээр дэрийг очдог юм. Ирж бидний нэг загнчаал явдаг. Тэгээч тэ ингэж тийм. Манай энэ нөгөө нэг илүү олон уран бүтээлд орсон учраас яалчгүй бид гураасаа илүү туршлагатай. Бид гурав хүртэл нөгөө Жимигийн үгийг сонсох айгу дуртай. Жими ирчих юм бол яг нэг юм нөмөр нөтгт болчдөг байхгүй. Гэтээ бас манай энэ чинь тэрийг боддог амар ааштай бас. Яг харагдаж байгаа шээ бас тий. Ааха. Тэр киноны зураг авалт арай дуусах байгаа юу? Тэр киноны зурагтаасаа би 20 анги яг телевизийн сурал болохоор ер нь нэг 6 сар орчим зураг авсан дэлгэсэн. Тэгээд одоо яг он гараад байна. Тэгэхээр бас нэлээ их ажиллаж явж байгаа болохоор та бол нэлээ их гарах нэ. Гарнаа. За хүлээж байна. Гарнаа. Манай кинонд бас Мик ах маань орж байгаа. Тийм хэсэг байгаа. Тэрийг тэр хамтдаа жүжиглэх. Явах байсан шүү дээ. Явах байсан. Бид горовч мэдээгүй юм шүү. За яг хөө тэрийг тэгээ бүгдээрээ тухайн үед нь үзцгээе тийм ээ. За хүн бүртэй холбоотой зүйлийг л би асуугаад яваад байна л да. Сэвхтэй эмэгтэйчүүдийг их хөөрхөн гэж одоо ойлголт байдаг л да тийм. Томоог чихэндээ сэвхтэйг сонссон. Аха. Чихэлгүй ер нь цансан дээр авсан дээр. Яа харагдах юм найз амар ингэ. Харагдах юм шүү. Тэр үгүй сэвхтэй байгаа. Дээр сэвхэнд манай гурав нь хайртай. Хөлдөл гэж. Ингээ битүү. Тэг ингээ толгой руугаа ингээ асуу байдаг. За баярлалаа. Сэвхээ харамгүй хуваалцсанд баярлалаа. Ундрал. Ааха. Яа сандраад. За ундралын крашиг одоо бүгдээрээ мэддэг болсон баг л та. Дууч AMC. Тэ. Нэг удаа ундрал маань AMC-гээр хүргүүлэх боломж гарч ирсэн ч гэсэн ичээд би өөрөө машинтаагээ хилцсэн гэж тэгсэн. Бид гурав юу ч хэлээгүй шүү ундралнаа. Юу болсон? За амьдралтайс хамгийн том алдаа манайгаа маа тэр. Тэр үед би машинтай гарах ёсгүй байсан юм аа. Яг машинтай байсан юм уу тий? Тийм машинтай явчихсан. Тийчгүй байсан. Харин ялч үннээ хэлдэг зангаасаа болоо. Харин тийм ээ. AMC яг одоо ямар талаар нь илүү крашлдаг вэ? Амар тийм мундаг зүтгэлтэй, царайлаг, гоё ах, гоё залуу, Хамгийн гол нь царайлаг. Хамгийн гол шалгуур нь хамгийн гол үзүүлэлт нь. За. Жижигэд нэг нууц авьяас байдаг сонсон л доо. Түнх болон ташааны хэсгээ мултлаад буцаад оруулж чаддаг гэсэн. Энэ яг анх сонссон чи амар санагцсан байхгүй юу? Яаж хүн тэгдэм бол гэсэн. Үгүй яг хаа зүгээр л мултарчдаг л ахгүй да. Тийм зүгээр. Үзэж болох юм уу? Яг одоо энэ үзүүлэх гээд зүгээр хаа ингэ үзүүлчих юм уу тэгээд яг юм те. Буцаа орохгүй л ас гэж юм бэ те? Орно. Яг яадаг гэсэн үг юм. Гимтлээс улбаатай юм уу? Тэ нэг юм юмнаас унаад тэгээд ер нь бол жоох юм болтдог болцсон. Гэтэ одоо л өөр асуудалгүй буцаагаал хийчихнэ. Тэ асуудалгүй ер нь бол Хүн бас түүх биш ээ. Дахиад юм байгаа. Ер нь нэг жоохон мултарчаад тэгээд ингээ оруулцдаг тийм чадвартай байгаа. Өөр юу байна? Ирүү бас мултарчдаг. Гэхдээ шинийг өдөр нөгөө нэг суйс тахтай нэг амар хачаалтай. Тэгээ нэг тэмцээнд бэлдээд тэгээ шүнжэнгөө сургууль муул дээр хонж манаад. Тэгээ нэг өдөөс ирсэн чинь ам ингээ ангаадгүй.
Тэгээ бүр амар гайхаа. Тэгэл заа дахиад ирүүжсэн мутарна ингээд байдаг. Мултардын болчих гэж бодоод. Тэгэл ингээ үзүүлээл. Тэгэл жахан дасгал масгал хийж байгаа л. Тэгэл гайг болсон да. Жижиг хаяа нэг ившээж байгаа тийм юм байна чинь. Чадахгүй имлэг рүү явд юм биш үү? Яг хаа чи Өөр имлэг хэрэггүй юм биш үү? Ер нь. Хаа нэг гайгүй юм. Одоо хүн нэг ийм бах нэг мулталтай ангид. Гэтэ асуудалгүй буцаа оруулцдаг шүү. Баярлалаа. Фави хоояха нэртэй уран бүтээл гаргаад тэргээ цацаагүй дарцсан. Яагаад? алин та юм. Дууг хэлж байна. Тэр яагаад цацаагүй вэ? Нөгөө нэг бид нар яг хууяхагийн season 2-ыг яг хийх гэж төлөвлөөд явчихсан байхгүй. Тэгээд гоё өөртөө гэсэн дуутай ол хийгээд тэгээд дуу мөвчүүлээд яжид л амар сайн дуулдаг мөртлөө нэг дуулыг гэж ирмэлзээл нэг дуулсан байхгүй юу. Тэгээд нэг хөөрхөн бас клип хийсэн. Айгүй хэдэн өдөр болоод тэгээд тэгсэн чинь хууяхаа маань яг гарч мархан жоохон бодлоо болоо тий. Тэгээд заа нэвтрүүлэг гарахгүй юм ч өдрөө дууцаад яах вэ гэж бодоод. Уг нь нөгөө нэг 2 дугаар сизнийхаа одоо ингээ өртөл олгож Дуугаа цацчихсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг сизон маань гарахаа болоод ирэнгүүт тэгээд амар зүгээр дуу цацтай нь штэ гэж. Тэгээд ингээд нэг сизон хийцэн тэрэнд зочноор орсон хүмүүсийг яаж байгаа? Намайг яаж байгаа гэж. Гэхдээ миний бодлоор бол фэнүүд гэсэн нэлээ хүлээлттэй байгаа гэж бодож байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол та бүхэн эдний өөрсдийнх нь пэйжийг, чаналыг дууга цац гэдэг комментэр булаад өгөөрэй. Энд байгаа үзэгчид ч гэсэн дуугийн сонсохыг хүсэж байгаа бах. Та бүхний алга ташлаа сонсъё. Зүгээр бодлоо хуваалцахад нэг сизон гаргасан одоо контентын хувьд уран бүтээлийн араас нь гаргахад бол тэр нэг амар харьцлах зүйлгүүл гэж санагдаж байна. Магадгүй зүгээр та хэд сизоннэрээ ингээ хоёр нь үргэлжлээг болохоор гэж байгаа ч гэсэн өөр шалтгаан байх шиг байна те. Яг үндэ хааж байгаа хичээд ийсэн. Тэр яг нэг амар юм дуулдаг хүмүүс биш. Ингээд дууччиг амар гоё дуулдаг хүмүүс биш болохоор ингээд жоохон хичээд ингээд хүмүүс ингээд бидний зураг сонсон гэж бодхоос юм. Тий, одоо жишээ нь ингээ эрэгтэй хүмүүс ингээ дуулцахад ингээ дуулаад гэх нэг өгүүлж мөглөл хамаагүй те одоо хүтэн байна гэл те. Бид нар ингээл нэг тэгээд маазраач дуулъя гэсэн чадахгүй тэгээд нэг болохгүй л байсан. Гэтэ уг нь бол нэг тийм дуугаас мяаж байгаа юм шиг те. Тийм гоё дуулсан. Би сургийн сонссон тэр дууны булангаас сонссон л доо. Цацаасыг зүсэж байна. Баярлалаа бодж үзээрэй. За бодъё. Фавей уран бүтээлийн нэгдлийн дөрвөн үзэсгэлэнтэй бүсгүй маань өнөөдөр Late Night нэвтрүүлэгт оролцож байна. Бид хамтдаа дараагийн юуч хамаагүй хил гэдэг нэртэй тоглоом тоглох гэж байна. Одоо энэ тоглоомд ихтэй ашиглах зүйл байгаа бидэнд. Уруулын будаг байгаа. За энэ уруулын будагыг шийтгэл болж орж байна. За тоглоомын дөрвийг танилцуулъя. Тавла би бас оролцсон. Тавла надаас эхлээд ингээд шууд үргэлжлээд ингээд тойроод юу ч хамаагүй тасрахгүй үг хэлнэ. Ямар ч хамаагүй үг хэлж болно. Ямар ч хамаагүй үг хэлж. Гол нь энэ дуу гатсан, түгдэрсэн, үгээ давтаж хэлсэн, эсвэл инээсэн хүн нь нүүрэн дээрээ уруулын будгаар зурлана. Нэг л энэ зурсан. Тийм нэг хүнээр зурлаад явчихна. Тэгэл ингээд нэмэл олон алдвал нэмэл явчихна тийм. За. Нэг л үг байх юм аа. Өндөгнүүд Үргэлжлэх юм уу ингээд? Үгүй албгүй. Албгүй юм уу? Утга хамаагүй юм уу те? Тий, утга хамаагүй. За нэш. Хаа нэг хөөрхөн тас те. За. Хатаа тэгээд үсгэлэнтэй өгтөд ногтод хичээд одоо ингийн зөв ч юм уу, буруу ч юм уу. За одоо хин жижиг хэсгэлээ. Шууд Өндөр. Мод, бод, хөшиг, Бажи. Сайхан. тэрко, гэрэл, ар, Харахуйд. Улаан. хотод, хэд. цэцэг. За жижигээ зурж өгөөрэй. Хүссэн зүйлээ зурж олно. Жохон юм там өстэй минь зурья. Хар юм байна баха. Тэгсэн миний царайгаар аваа гарчих байл үдээ. За ундралаас эхлэе. хос үг гэлж болох юм уу? Аа. Хос үг одоо хоёр үг. Үгүй нэг үг. Нэг л үг юм уу? Гэрэлтэй, Чихвч. Цур, цаг, Бөөдөн, хөшиг, Ном. жамка, чих, ар, дандан, Машин. жижиг, шинжит, сооны, кар, гар, гэрэл. гацсан. За жими дээр. Анхаалаа шал өөр дэш нь харуулж байгаа. Бидний хүүхэн гэж. Дараа нь Оо. Декор хийгээд шүү дээ бүр. За ингээ. Одоо
3 хүн зурулсан байгаа юм шүү дээ. Одоо бит хоёр зуруулах магадaltaгаар 2 удаа тоглоно. Жимигээс эхлэе. Ийш ингэж хама таньлаа. Ингээ саяных шиг надаас ингээд явах. Эсвэл Цаас, Камер, утас, шаа минь үдээс. гэрэлтээд, ном. Биш ээ тэгэл. Өөртөө тусчгаа. За, Миний хувьд найз авч. дээр нэг хоёр чиг нөө тодлоо. Ийм батлах За хайр хүн бэ яасан. За. за, жижигээс эхлэе. Хумс, гэрэл ном Омс, навч, утал, цал хамар бэлта. хөл, тэнгэр. Аа. За, баярлалаа. Дөрөвт охин маань яалтчгүй зуруулгаар боллоо. Ойрхон байгаа хүмүүс зураад өгөөрэй. Ингэхдээ алдтiin юм тий. Харин Би энэ ганц үг болохоор гайгүй явчих байх гэсэн чинь. Төгтрээд байна. Юу яа нэ би чам 8 хүрх харин тийш тий найдаа 8 хүрхийн зурсан. Наа чи яри том үгүй заа. Нэза. Үрээ хөрх. За, баярлалаа. Шийтгэл 4 охинд байна. Дөрүүлэнд нь хүрч чадлаа. Миний хувьд их сэтгэл хангалуун байна. Баярлалаа. Та ингээ үлдчихэн зүгээр Дахиж тоглох хэрэгтэй юм шүү. Би юу? зүр нэг явтлаа зурулчих юм болох уу? Юу зурмаар? За, За ундрал айгүй гоё зуртын. Та За. ундралаар зурулчих. Ундралаа гацран дээр нь Мона Лиза зүр. Нүүрэн дээр нь чи өөрийг нь зурвал хямараа. Ингээд та Наруто болсон. Наруто шин хацар нь улааж. иччихв. За, баярлалаа. Фабигийн өргөдөж оролцож байгаа учраас манай нэвтрүүлэг яг цацагдж гарах үед аль хэдийн нээлттэй хийцэн байх. Дэлгэцийн уран бүтээлийн талаар заашгүй асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ бол Яцхан чөтгөрийн хүсэл нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киног хийж гаргаж байгаа. Юуны өмнө бас цоошин уран бүтээлээ бас нээж байгаад баяр хүргье. Баярлалаа. Энэ киноны талаар бидэнтэй товчхон хуваалцаач. Ямар хуу онцлогтой, ямар шин зүйл бидэнд үзүүлэх гэж байна. Бид нар яг жүжигчний ангиар төгссөн болохоор мэрэгжлийн уран бүтээл хийх гэсээд тэгээд яг түрүү жилийн үдээд бид нэр зураг авалтаа явж байсан. Тэгээд хойдын яг бид дөрөв хоорондоо ингээд яг за энэ дэр ингээд жамкахаа ингэж оруулах гэсэн одоо нэг юм хөө хэрхэн дагуу сайхан ингээд ярилцаа зохиолоо гаргаад тэгээд би зургийн дараагаар манай энэ хоёр болохоор стилистээр ундрал гал дүрээ тэгээд бүгдээрээ бас тэр кинонд оролцоод нэг юм бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн байгаа. Тэгээд яагаад шинжил гэсэн гэхээр шинжил гэхээр угаасаа л хүмүүс ингээд аймаг гой аз жаргалтай шинжил гэдэг өөрөө нэг тийм баяр штэ. Тэгээд тийм баярын одоо нэг юм уур амьсгалыг өгдөг хамгийн том зүйл нь кино гэдэг. Тэгээд тийм болохоор юм шинжилийн кино хийвэл илүү гоё тахаа гэсэн юм хүсэлтэй бид хэлсэн байгаа. Тэгээд кино маань ер нь бол яг нэг юм Монгол урд нь ерөөсөө тийш надад нэг тахшаагаад ер нь нэг юм тийм яг нэг юм хөрхөн surprise-ний дүр байгаа. Тийм дүртэй юм бол кинод Монгол одоохондоо байхгүй. Бид амар гоё хийх гэж оролцсон. Тэгээд үзэгчид маань юу гэж таалахыг мэдгүй. Ямар ч гэсэн бид дөрв бол бид сонгосон байгаа. Анхны уран бүтээл гэдгээрээ бас аваа гарч байгаа хаа гэж бодоод байна. Тийм тэгээд яг Infinite Creative Studio-тэй хамтраад яг жилийн өмнө Fairway уран бүтээл нэг хамтраад яг энэ киног яг хийсэн. Тэгээд одоо яг жил одоо яг хавд харсан байж байгаа тий. Ер нь бол бараг нэг кино хийсэн гэдгээ сүүлийн үед байна. Тэгээд яг 11 сарын 26-нд бид нэр яг бүх кино театруудаар нээлттэй хийн. Тэгээд бид дөрийн хувьд бол нөгөө нэг яг хамгийн анхны уран бүтээл учраас бүх зүрх сэтгэл бүх юмаа ингээд зариулаад яг хийсэн кино учраас өөртөө маш их одоо ингээд тогтолж байгаа. Хурдан 26 болоосаа гэл ер нь маш их тийм үе байгаа. Гоё наа. Ундралын үед яг гол дүр тоглосон. Тийм. Хамгийн одоо ингээд өнгөтэй өөддөг бол тавилаа. Миний хамгийн анхны гол дүр ахгүй яг бүрэн хэмжээний киноны. Тэгээд эргүүтэж өгсөн. Яг зураг авалт үеэр үнэхээр эргүүтэж өгсөн. Тэгээд 3-8-д би амар их загнуулсан. Эргүүгээрээ дуудуулсан. Тийм ер нь айгүй их юм сурсан энэ киноноос. Тэгээд одоос ингээд нэг ч одоо бүтэн үзег байгаа бид дөрүлээ. Тэгээ одоо яг нэг хэрэг Шууд нээлтнээр үзэх гэж хүлээж авна шүү. Тэгээ эн чинь нөгөө нэг ковидос болоод нэг жил дарцсан одоо хүлээгээд хадгалсан байгаа кино учраас та хэд бас мартагдсан юмнууд ч гэсэн байгаа юм байна л да дотор нь. За маш гоё доглол дүүрэн хүлээж байгаа юм байна.
бас магадгүй сая сүүлийн веб драмач гэсэн та хэдийн үед их туршлага болж өгсөн баг тийм. Тийм. Ер нь бол ингээл бүх зүйлээсээ ингээл туршлага хоромтлуулаад за ингэдэм байх тэгдэм байх гэдгийг ер нь бол одоо ойлгоол. За энэ зэрэг ер нь дахиад ийм алдаа гарахгүй мэн гэдээ ойлгоол би биэндээ тэгэл явж байгаа. Яг ер нь ингээл амар их догтлын цаанд бас амар их хөдөлмөр явж байгаа. Ингээл тэр үед яг үндэ баг бид дөрүүлгийнх нь өкс ингээд унжижтэй ингээд бүх зүгээрээ өнөд Ядраад уу? үгүй ядрах гэхээс илүү ингээд нэг юм хум ингээд тэр чин яг нэг ковид эхлэх гээд явж исэн тэгээд ингээд хамаг юмнууд нь жоохон иймэрхүү тийм стресс гэх. Нэ гайхалтай. Тэгээ уран бүтээлээ дэлгэцэнд гаргахаар болж энэ цаг наашлаад их сайхан байна тий. Яг одоо нэвтрүүлгийг үзэж байгаа бас үзэгчтэй, залуучуудаа, бүсгүйчүүдэд, хүүхдүүдэд шинэ жилийн гоё маш гоё уран бүтээлийг Infinite Creative Studio болон 5A уран бүтээлийн нэгдэл хамтраад та бүхэнд кино театруудын дэлгэцээр хүргэж байгаа. Тэгэхээр та бүхэн кино театрт очиод гэр бүлээрээ сайхан аз жаргалтай энэ хүү киног бас үзэж сонирхороо гэж хүсье. Үзэгчдэд бүсгүйчүүдэд маш их баярлалаа. Урилга хүлээж авч ирж оролцсонд цаашдаа уран бүтээлд өндөр амжилт хүсье. Дараа нь бас олон гоё үйл явдлаар бүгдээрээ дахиад яриад дэлгэж суух өдөр ирэх баха гэж итгэж байна. Баярлалаа. Тэгээд дөрөв зүгээ ингээд том болсон гэдгийг ойлгоод унсан баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. 5A дөрөв үзэгчдэд бүсгүй байлаа. Тун удахгүй хэсэг хугацааны дараа бид дараагийн зочинтойгоо бүрдэн дээр эргээд ирэх болно. Late night үргэлжилж байна. Late night нэвтрүүлэгт эргээд тавтан борд үзэгчтэй бидэнтэй хамт байгаад баярлалаа. Өнөөдөр бид хоёр дахь зочноороо сүүлийн үед бас цоо шинхэн цогц цуврал уран бүтээлээ хүргээд эхлүүлсэн эхний хоёр ангийг аль хэдийн үзэгчид бид үзсэн байгаа. Нэмэх 17 цувралын жүжигчин за мөн Mask Production уран бүтээлч гэж явдаг. Соёлын тэргүүний ажилтг гэж бас явдаг. Жүжигчин жижигээг өрж байна. Тавтамар. За баярлаа. За урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлаа. Ямар олон явдаг юм ярьж. Явдаг гэж яхаа олон явчих. Нэг л их явдаг л хүн байна. За уран бүтээл өндөр. Тавлаг сайхан өндөр. Ариун. Ямар ч байсан 2 жил нам зогссон байж байгаа эргээд сайхан уран бүтээлээ хийж эхэллээ. Сайхан байна. Бас цангасан байна те. Ямар ч байсан уран бүтээлүүдээ хийгээд эхнээсээ гаргаад эхэллээ. Дажгүй шүү, сайхан шүү. Тэ. Хүмүүс хүлээж авч байгаа гэсэн хэлээд. Тэгэл манайхаа одоо сайнтай муутай янз бүрээр л хүлээж авч байна. Тэгээ ер нь яг нөгөө анхны нэмэх 17 гарч исэн үеийн үзэгч одоо 17 промокс гарч байгаа үеийн үзэгч хоёр бүр эрс ялгаатай болчих. Тийм байгаа. Тий анх гарч байхад өөр хүлээж авч байсан. Одоо дахиад өөр хүлээж авч байна. Тэгээ нөгөө 2 жил мэлгээл олон зүйлүүд нөлөөлсөн баг. Сонир л байна ер нь. Манай багийнхны ер нь олж мэдснээр нэмэх 17 цувралыг 1 гэж тоолоод та нэг 18 орчим дэлгэцийн бүтээл дээр одоо дүр бүтээсэн байл да. Пөх тийм үү 17-г 1 гэж тоолоод бусад нэг анги кино уран бүтээлүүдийг оруулаад тий. Ер нь эдгээр дундаас одоо яг өөрийн зан төрхөөс хамгийн хол дүр аль дүр байсан бэ? За ер нь одоо 17 ч гэхэд анхны 17 цуврал гэхэд надаас бас айгүй хол дүр штэ. Тэр чинь бас нилээ шалиг мэлэг шоудаг те. За тэр бол бас хол. Өөрийгөө агаас эхлээд аварж гарах гэдэг шүү. За сая сүүл тоглосон No Rules. Тэр бол бас миний дүрнээс хол. Тэр нөгөө нэг юм нэг хар тамхи хэргэлдэг те. Бүр ингээд нилээ донтцсон үний дүрлтэй. Тэгээд нилээ хэцүү тийм үний. Тэр дүр бас хол. За ер нь их миний амьдралтай ойролцоо дүр гэж юм байхгүй юм шүү. Машнууц нэгийн дүр байна. Тэгээ тэр бол бас нэг дүүгийн дүр. За яг сайн дүү бол байж чадна. Тэгээд 18 нас би чам тайртай гэдэг бол бас нэг найз те бас тэр бол нэлээ юм хөдөлгөөнтэй найз. Гэтэл миний яг амьдрал дээр байдгаас бол ер нь л өөр шүү. Тий өөр. За соёлын довтлогоон дээр тэр бөксөө гаргаж өгдөг бол ингээд миний амьдралаас асал хол штэ. Ер нь л ингээд бодоход дөрүүд маань ер нь тодорхой хэмжээнд өөр байгаа баха гэж л боддоо штэ тий. Амьдралтай хамгийн ойрхон дүр гэж яг тэ нэмэх 17 нөгөө жижигэ гэдэг нэрээр явж байгаа болохоос биш. Тэд чи бас зохиол байгаа шүү. Тийм тэр чинь бол дотроо яг нэг тийм жижигэ гэдэг дүрийг босгож ирж битцсэн байгаа. Mask Production сонио юу?
За манай маск production одоо сайхан нам 50 байна да. Тэгээд 2 жил ялчгүй тоглолт хийсэнгүү. Тэгээд тайзны уран бүтээл хийгдээг одоо 2 жил болчлоо. Тэгээд бүгд л сайхан амарч ин хувь хувьдаа л ер нь уран бүтээлтэй байна. Өөрсдний гэсэн дэлгэцийн уран бүтээлд л орцгооц яг нэгдэж хамтлагаараа хийсэн уран бүтээл одоо одоохондоо байхгүй л. Одоохондоо ер нь тус тусдаал амарх маягтаал байж байгаа юм шүү дээ. Бүгд л сайхан амарч шүү дээ. Одоо яг жижигэгийн үе гэж байна тий. За цогтоогоос бол ах гэж явдаг. Тий ах шүү дээ. Үеэрээ тий. Царайгаараа л дүүхээс. Танаа үеийн жүжигчдээс нэрлэж гэвэл юм байна. Яг одоо нэг үеэс тий. За манай үеийн жүжигчд одоо за манай төгсөлтөөс гэвэл төгсөлч гэх юм да тий одоо гэх юм бол Суйсаас гэхэр ч одоо хин бэ. Яг ингээд за манай Суйст яг одоо миний яг сурж исэн ангид байсан жүжигчдээс бол хин байна. Эмоци Арука байна. За нөгөө бас өмнө сурж исэн ангид нь болохоор одоо нөгөө Баярмаа гэд тий. Баярмаа бол манай Суйсын ангид бас байсан төгссөн. За ингээд яг дурдвал бас олон жүжигчд байгаа. Үлций гэл одоо жишээ нь одоо нөгөө ангиасаа ч гэсэн манай ангиас одоо зоргоо байна тий. X дүүцийн зоргоо байна. За энэ ингээд бид нар бол ерөнхийдөө яг нэгэн үе. Тэгээ өшөө залуу. За манай Кууцд очиод суралцсан ангийнхнаас гэх юм бол яг одоо манай ангийн залуу бол одоо Баяр Цэнгэл байна. Дуучин Баяр Цэнгэл. Дуучин Баяр Цэнгэл. Тий. Тэр чинь бол одоо яг бүр Кууцын яг манай ангийн бүр яг бит хоёр хамт одоо яг бэлтгэл хийж жүжиглэж ийсэн тий. Тэгээд өөр одоо яг бас тэгэл манай одоо юу байгаа юм бэ штэ. Оги гэл нөгөө Кууцын нөгөө ангийнхнаас гэх юм бол Оги инхчин гэл ингээл хүмүүс байгаа юм байна. Урлагийн сургууль та банк нэг холбоотой яригдаад яваад идэг нэг зүйл байдаг. Тэр бол курсын ялгаа гэж. Энэ ер нь байх ёстой таны бодлоор, хувийн бодлоор. Энэ ер нь зөв утгаараа байх ёстой гэж санагддаг надад бол. Яагаад гэвэл энэ нөгөө нэг одоо би жишээ нөгөө Солонгост нэг очиод ингээл байж ах үед ингээд нөгөө нэг юм Солонгост нэг насны л бол тэр ажил хамаагүй одоо сургууль хамаагүй те ерөөсөө тэр нөгөө юуны курсын ялгаа малгаа хамаагүй зүгээр л ер нь амьдрал дээр нэг ах л бол ах те ингээл хүндэлдэг хамт хоол иж яхад халбаг малбагыг авч өгж явах жишээтэй те тэгэл ерөөсөө тэр нэг хүндлэл байдаг юм байл л дээ тэгээд тэрний одоо нэг буруу зүйл гэдэг үл айгу багтай санагддаг ер нь яг гэвэл ингээд нэг хүндлэл зүв байвал ер нь айгу гоё те нэг ах захын хүндлэл те нас ах бол ингээд ах гэж хүндэлдэг гол нь тэрийг нөгөө нэг ах нар бас буруугаар ашиглаж даварчдаг нэг юм тал байгаа. Бас буруу ашигладаг те нөгөө архинд гүйлдэгдэг, архи авч уудаг. Гэтэл нөгөө талаараа эн чинь бол уг нь манай Суйст одоо нөгөө курсын ялгаагаар яг ах байгаад ахаараа бас гоё байсан ах нар байна. Тэ уран бүтээл талдаараа тусалдаг, дэмждэг. Дараа нь төгсөж гараад дүүнрээ бас ингээд анх ингээд нэг чиглүүлээ заагаад өгдөг ч байд юм уу. Ийм юмнууд бол байна. Энэ талаараа айгүй зөв. Нөгөө олон үн дотор ч нөгөө нэг эрээвэр хураа байгаа шүү дээ тий. Тэрэн донд ч яг нэг тийм сөрөг хүмүүс нь тэрийг буруугаар ашигладаг нэг тийм тал байгаа. Тэрнээсээ болж ер нь яг энэ асуудал бас жоохон хөндөгдөд идэг тийм гэж би ер нь боддоо шүү дээ. Баярлалаа. Сайхан хариултаа. Яг тунгийн тааруулаад зөв чиглүүлээд явуулах нь шаардлагатай, хэрэгцээтэй тий. Зүгээр л нөгөө дэг маягаар зарим нь ашиглаад идэг тий. Баярлалаа. Багнуурт өнгөрүүлсэн бага наснаас одоо юг хамгийн их дурсаж санаж явдаг вэ? За би ер нь багнуурт тэгэл одоо яг нэг ямар ч нөгөө айж санаа зовох юмгүй те бодож санах юмгүй яг нэг гадаа гудамжинд бол яг ингээл өдөржин өнжиж идэг яг тэр л үеуд ингээд хамгийн тод дурсагд. Одоо би ингээд хүүхдээ ч юм ингээ гадаа тоглоулчих гэхээр ингээд жоохон санаа зовоод айгаад байдаг. Багнуурт бол тийм байхгүй шүү дээ. Яг зүгээр ингээл өглөө ээж аваар ингээд гаргаа тавьчихдаг байсан шүү дээ. Тэгэл тэнд дуун чи тэгэл хамт орж ирээ. Орой хоол болохоор ингээд орилон дуудан тэгээ орж ирээ хоолоо ичээ дахиад өөрөө гараа авчдаг. Тэгээ ерөөсөө тэр бол ерөөсөө ингээд тэгээ тэр үедээ нөгөө нэг юм тоглоом моглоомч байхгүй тий нэг юм одооны хүүхдүүд ч бас юм гоё тоглоом байхгүй шүү дээ. Ерөөсөө тэргээр мод чулуу тий нэг юм хогоор тоглодог дандаа авир өрөвдмөр байсан байхгүй. Би нэг юм бодоод байх. Би нөгөө өөрийнхөө ингээд хүүхэд насны үеийн ингээд нэг юм дуунуудыг бодохгүй юу? Тэгээ нөгөө хүүхдтэй ингээд бодцоо ингээд үйсэн чинь хүүхдтэй дуу үзүүлжсэн чинь миний үеийн юм хүүхдийн дуу явж гин. Тэр нь амар өрөвдмөр дуу заа ингээд сонсон чинь нөгөө аав намайг наашир гэлээ. Аавын дэргэд гүгээд очлоо гэсэн чинь авдран доогоо айл хэмжим шиг авч юрөөс болохгүй гэлээ гэлээ. Тэгээ би ингээд сонсон чинь ямар өрөвдмөр бэ те. Одооны хүүхдүүд бол ингээд тавьж байгаа чихэр жимсөө тэг минийх хөөгсөн чинь яг бид нар ингээд зүгээр ингээд
тэр жимсийг авч болохгүй шүү. Минийхөө байгаа шүү. Байгаа шүү. Тэр бол зүгээр сүвнээр шүү. Яг тийм үед өссөн байгаад гэж ээж намайг наашир гэлээ. Хоёрдугаар адгийн цаа амар ээжийн дэргэд гүгээд очлоо гэсэн чинь 90 цаастай ямар чихрийг чүлээ идэж өрөөс болохгүй гэлээ гэж байгаа байхгүй. Тэгснээр дахилт нь амар өөрөдмөр зөө. Аль хэмжээс идмээр байх ёо. Авдран дээгөө болохоор идэж болдоггүй би бүр тэрийг ганцаараа сонсоо бүр ямар маний үеийн хүүхдийн дуу нүртэл ямар өрөвдмөр би. Тэгсэн чи одооний үеийн хүүхдийн дуунд гэсэн чи юу вэ те? Эрээ алаг, цаастай, элдв яндын чихэр байна. Амаа олохгүй идээ гэж ашиглаа. Одооний бацаанаас бүр амар ш. Би тэгсэн чи бүр за яалчгүй мэн тэгсэн чи бидний яг нэг тоглож исэн үеийн тоглоом дандаа л яг хог байсан бохоо те. Төмөрөөр тий. Хуурайгаар газраад зооц тий. Тэр бүр өнөө өргөнөр гасан. Тэгээ нэг рүү тий бүглөө зүгээр ундааны бүглөөг тэгшлээд тоглолцсон ч байж байгаа шиг зүгээр хоньны арьс туулганд нааж байгаа твэг болгоо дандаа тийм хогоор тоглодог байсан бохоо. Одоо бодохоор тий нэг талаараа ингэ бодохоор амар гой дурсамжтай тийм бүтээлч байсан юм шиг бас санагдсан ш надад. Тийм бах нэр тийм бах шүү. Юм ирж идэгтэй тэр чинь одоо тоглоомгүй хүн чинь тоглох гол юм ир. Тий хайгаад юуг тоглоом болгож болох вэ гэдэг ч тий. Юугаар хөгжилдэж болох. Яг л тийм л үед байсан. Тэгээ миний яг хүүхэд насны тэр дурсамжууд дандаа тэр хогоор тоглож исэн үед хамгийн гоё таа тий. Одоо багнуурынхаа бас спортыг нэлээд их үзэж бас дэмжиж явдаг харагддаг. Өнөөдөр бол жишээ нь та хоккей үзчихэд ирж шүү дээ тий. Тэгэд маа багнуур нөгөө өөрөө юм гээд жижиг дүүрэг тэгсэн мөртлөө ингээ нөгөө өмнө нь Оросууд байсан утгаарааш тэр юм ингээ нөгөө багийн спортууд аягүй гоё ингээ суурийн тавиад өгсөн. Хөл бөмбөг боломжийг нэгээд өгсөн. Тийм яг нөгөө одоо жишээ нь багнуурын сургуулиудад одоо ингээ хөл бөмбөгийнхэн талбайнуудыг хийгээд өгсөн тий. Нөгөө гоё ногоон зүлэг байхгүй л дээ. Гэтэл ингээл батаремын хийгээд өгсөн. Тэгээд хоккей одоо аягүй гоё хөгжижсэн шалтгааны гонгод тэнд ингээ хоккейн талбайг одоо өвөлдөө нэг ингээ цутгаад ингээ байж идэг. Тэрэн дээр нь хүүхдүүд гулгаж идэг ч байд юм уу те. Одоо магадгүй өөр аймагуудад ч юм уу нөгөө юм хоккейн талбай тухайн үед бол бага л байсан баг те. Одоо гоё болж байгаа. Тэр үед бол багнуурт бол анх нөгөө багнуур үүссэн цагаас л яг тэр спортын тийм багийн спорт юмнууд аягүй гоё хөгжсөн. Уурхайн спортын ордон хүртэл байдаг те. Саксны, волейболын, заалны спортууд нэг боломжтой. Тэрийгээ дагаад маа багнуур жижигхэн газар мөртлөө багийн спортууд аягүй их гоё нөгөө багаасаа ингээд суурин тавьчихсан. Тэрийгээ дагаад одоо ингээд хүүхэд залуучууд айгүйх тэрүүгээр хичээлж байна. Тэгээд ер нь багийн спортуудаар амжилт гаргаж байна. Би тэгээ ер нь өөрөө хувьдаа нөгөө багийн спортод айгүй дуртай байсан. Багтаа одоо яг хоккей тоглох хийсэн гэж бас мөрөөддөг. Даанч нөгөө л эдийн засгийн асуудалтай нөгөө иж бүрэн канки хамгаалт юм авчихгүй те. Нэг мөө өрөвдмөр нэг бүр канкитэй тэрүүгээр явдаг ч байд юм уу. За сагсанд ингээ яг гоё тоглоё гэхээр нөгөө нэг гоё өмсгөн шорт ч байд юм уу нөгөө гоё ориг пүүз байхгүй те бас нэг таарсан пүүзэж байд юм ийм шалтгаануудаас яагаад ч юм уу нэг багийн спортод өөрөө ингэ дуртай мөртлөө явж чадаагүй тууштай явж чадаагүй тийм учраас одоо өөрөө ер нь яг тэр нөгөө багийн спортоо нэгдүгürt үзэх дуртай гоё идэг тэгэнгуутаа нөгөө талаараа нутгийнхаа тэр багийг бас гоё ингэ дэмжиж байх нөгөө нэг багийн спортыг үзэхэд өөрөө нэг юм кайфтай шүү дээ те тэгэхгүй хэн нэг танихгүй ч юм уу ингэ зүгээр үзээ суухаар ялчгүй нэг юм 10 хүн гараал тоглоод байгаа юм шиг. Нэгийн дэмжээ суух чинь бас нөгөө цаанаасаа өөртөө айгу кайфтай үздэг л дээ. Тэ. Тэгэлгүй ах уу. Таныг Улаанбаатар хотод оюутан байхдаа Подл хотхонд амьдардаг байсан сонссон. Тэр хаана байдаг хотхон бэ? Ой, ангатлаад гэж. Тэрийг яаж олж мэдээ. Яг тэрийг бол яг хүмүүс бол яг ганц нэг бол мэдэн. Гэхдээ энийг бол нэлээд ойрны хүмүүс мэдэн. За тэр дундаа одоо тэр эслээ багнарын нөгөө хар багын найзууд мэдэн. Тэгээд тэр маа Подл хотгоч одоо тухайн үед одоо энэ сансрын хойтлын сэлэнг зочд бодлоо штэ. Тийм. Яг тэрний хажууд юм нэг Саарлонгийн Подл хотхон гэдэг юм хотхон байдаг. За хүмүүсийн одоо хотхнууд бол дээш явдаг бол манай хотхон доош ордог. Доош ордог. Тэрийг бүр ямар амар нийцсэдэ би бүр ангатлаа сая. Бас найзуудтайгаа амьдэрдэг гэсэн тийм. Тий яг нөгөө одоо 10 жилдээ ингээд 10 хэдүүлээ нийлээгээ банд нар байсан. Тэгэнгუутад төгсөж гараад оюутан болж ирээ бид нар нэгдүгээр курстэй ингээд нэг талын нэг тарж амьдрахгүй юу? Ах их чиндээ нэ тэрэгээд амьдраа. Тэгээ жоохон хүнд байгаад бас нэг өөрсдийнхоороо байж чадахгүй ангуут нь яг найзуудаараа нийлж за байр түрээслэгээд бөөндөө нийлж байр түрээслэгээ. Тэгээ байр хайсан чинь тэгэж хизээч одоо нэг юм 10 хэдэн бандыг те
нэг дор нь оруулдаг тийм хажуу өрөөч үт юм уу байр гэж байдаггүй юм шүү дээ. Тэгээд сүүлдээ цаг тулаад байдаг байр олдохгүй. Тэгэл явж хамгийн сонголттой нь под лотхон байсан байхгүй. Под лотхон руугаа бас ярихдаа тэр чинь хөөрхөн ярьж байгаа. За бид нар ингээд юм дөрвөн ингээд банд байгаамаа. Тэгээд түрээслэе гэсэн чинь тухайн үед нэг ихчвэсэн. Тэгээд за тэг гээд. Тэгээд яг яс юмн дээр дөрвөн төлөөлж ороод хэд хоногийн дараанаас нөгөө хэд нэрэл 8 л амьдэрдэг байсан. Тэгээ хоёр өрөө юм под одоо нэг тэрийг юу гэнэ вэ? Под бол яг сансрын доотлын под бол тэгээд тухайн үед бид нар ч нэг багнуурт одоо ингээл орон сууцнд амьдэрдэг хүүхдүүд те тэгснээ яг хотод ирээл подволд ингэж яг амьдэрж байгаа тэр юг ингээл хараад. Гэтэ ингээ нөгөө подволыг ч гоё төгчүүлсэн. 0-тэй, халуун устай. Тэгэл тэрэнд яг мөндөө 8 удаа амьдэрдэг байсан. 8 удаа ингээд гуцаа жирítэл ингээд тавьж агаад тэгэл ээлжиж хоолоо хийгээл. Ээлжиж хоолоо байна. 2-2-оор ээлжиж байна. Тэгээд нөгөө аяг маяг нь бас ингээд яг 8 аягтайгаа ч байд юм уу те. Тэгээ нэг хөргөчтэй тэгэл яг ингээд амьдэрж исэн да. Сайхан мэдээж сайхан дуурсан ч оюутан цаг гэдэг бол хүний бас хамгийн гоё нас те. Ирч хүч дүүрэн байдаг үе. Тэгэхээр наач нилээл ойрын бүр миний нэг баруун зүүн талын нэг бөөрөнд явж идэг нөхдүүдээс энэ юмнуудыг авсан байна да. Баярлалаа. Баярлалаа жүжигчин жижигэ Late Night Network-т оролцож байна. Одоо il хамтаа эхний нэг бяцхан тоглоомыг тоглоцгоё. Энд нийт 12 үг байгаа. За. 12 үгийг хоёлоо үг шургуулах тоглоомыг тоглох нь байна. Хоёлоо зүгээр л тасралтгүй яриа л байна. Зүгээр сайхан буу халж байгаа найзуучиг яриа л байна. За. Ярьж байхдаа эндээс харж байгаа үгээ шургуулна. Ярианда шургуулсан бол тэр үгээ ингээ хасаад байна. Ярианда гэдэг нь энд байгаа үгээ ярианда оруулах. Ярианда хоёлоо ингээ зүгээр сайхан сонин сайхан ярьж байгаа юм шиг яриа сууж ахна шүү дээ. Тэгэл үгнүүдээ шургуулаад тавиад ахна шүү. Хэрэгэлцэн үгээ бол ингээд энэ дээр тавиад тий. За тэгээд үгээ төрүүлж дууссан ялах нь. Одоо тэр энэ бүх үгийг нэг харж хэрэгтэй юу? Харж болно шүү дээ. Ингээд шууд эхнээс нь ингээл барьж байгаа л бүх үгээ харахгүйгээр шууд одоо ингээл яваад эхлэх юм уу те. Тэн чинь ямар хэрэглэгдэхэргүй үгнүүд шүү. Зарим нэг нь огцсон. Сүүлийн үе зураг авалтынхаа үеэр та хонин гөрүүлэн тэр ашиглав зураг авалт феномен уу? Хонин гөрүүл интернет ашигласангүй би зүгээр нэг юм дүүжин өмнө л ашигласан да. Зөв. Тэгээ ер нь зураг авалтууд гайгүй шүү дээ. Тэр зураг авалтын талбар дээрс нэг хоолны халбаг алгуулсан гэдэг цогтой юу? Та юу? Тэр чинь ер нь бол цогтой. Тэгээ тэр өдөр нөгөө нэг юм юу ачихгүй да нэг юм сүүлийн годонтой тийм хоол ирчихгүй юу? Зөв. Тийм тэгсэн чинь тэрэнд халбаг ямар ч хэрэггүй байсан чинь огт ашиглаагүй байж байгаад ингээ халбаг алгуулчихгүй. Тэр айгүй сони болсон тий. Тэгсэн тэр хоолн дээр чинь нэг яг яншуу энэ төр тавиад ирсэн тий. Яншуу байгаад ирсэн тэрийг идэж чадсан. Та ер нь яншуу иддэг лөө? Би чинь яншуунд ер нь муу. Яг ингээл нөгөө баг байх те нусан буу бацаан байх үеэсээ би чинь ногоо идэж чаддаг байхгүй юу? Бүр. Тэгээ тэрийг ялгаж хаяал байсан. Ялгаж хаяал байсан. Тэгээд биш NFT-г авсан уу? Авч амжсан уу? Тэгээд тэр тал дээр би чи ер нь айгүй муу ажилласан. Ер нь койнууд гараал байсан. Тэгээ авах ёстой юм уу, гүүн болов уу гэж бодсон мөртлөө би ингээд авч чадаагүй яг тэндээ нэг юм нэг төөлөөр хорхоошгол ингээл ер нь хойрог ганцсан. Авч чадаагүй ер нь л авч чадаагүй байгаа. Тэр яншуугаад ялгаад хайцсан байсан тэр нөгөө нэг шаазан аяга хаана үлдээсэн бэ? Шаазан аяга юу? Шаазан аяг чи ямар шаазан аяг болоо? Санс. Нэг юм хандгааны зурагтай шаазан аяг байсан. Одоо санаж шүү. Тэрийг санс. Цогтоо нэг зориг тавьсан яваад ах шүүс ийсэн үү? Бэлхүүсээрээ илүү танаас илүү турхаа болно энэ төргээд. Чадах болоо цаач юу? За чадах л баг. Гэтэ цаач энэ нууцыг чамд нэг талимхаараад ярьсан байх шүү. За баярлалаа. Бас рэндом өгнөд шүү. Сайн өгнөд. Тэгээд аль болох юунда тааруулах гэж л ярианда тааруулах гэж. Юу төөлөр хорхоо морхоо гэж юу эдэмэр. Маш их баярлалаа. Хэсэг хугацааны дараа Late Night нэвтрүүлэг эргээд үргэлжлэх болно. Үргэлжлэж байна. Жүжигчин жижиг. Савг цэрэг. Найзууд нь жижигэл гэдэг баг та тий. Хөвчлээ. Тий жижигэл гэдэг штэ. Бодсон. Ер нь лавга бавга гэж дуудах уу? Яг уу хамаатан шатна. Танилцсан хүмүүс ер нь гэж дууддаг тий. Гэвч ер нь бол одоо бүхэл жижиг болсон. Тий жижигэ. Ер нь л нийтээрээ. Сайхан жүжигчин жижигэ ментор мөнгөнтэй хамтдаа подкаст цуврал болгоод хийсэн байлээ. Тэгээд бас таныг мөнгнөөс тэр подкаст хийнгээ бас санхүүгийн зөвлөгөө авсан гэж хэлсэн. Түүнтэй хамтарч ажиллахад зөвлөгөө авахд ер нь юу авч үлдсэн бэ өөртөө? Одоо юуг ойлгож үлдсэн бэ?
Ер нь бол нөгөө нэг орж исэн орлогыг хуваарлах хэрэгтэй юм байна гэдгийг л амар ойлгож авсан. Ингээд хадгалж явах хэрэгтэй юм байна. Ямарваа нэгэн өр зээл байхад заавал тэрлүүгээ өгөх гээд яарад байх биш те. Орж иж байгаа орлогоо хуваагаад за ийшээ тэдийг л гэж өгөх хэрэгтэй юм байна да. Тэгж чадвал дараа нь өөрт нэг юм бас нөөцөнд мөнгө үлдсэн байх хэрэгтэй юм байна да гэдэг л тийм л зүйлийг ер нь сайн ойлгож авсан шүү дээ. Тэгээд одоо хэрэгжүүлээ эхэлсэн. Одоо тэгэл хэрэгжүүлээл тэгэл одоо сая орлогогүй үедээ бас зараал ингээл явж илээ. Ямар ч байсан. Цааш нь оруулаад. Тийм. Тэгээ ер нь бол цаашдаа бодож авсан юм. Одоо ингээд орлого орж ирэх юм бол хуваанаа л гэдэг ер нь тийм дүрмтэй болсон. Олон салгаад. Тий. Одоо ингээд шинэ жилийн хөтөлбөрийн орлого орж ирлээ. Шууд нэг юм руу бөөнд нь биш те. Энэ хадгаламж руу, энэ аялал руу, энэ зээл рүү, энэ юу руу ч гэдэг юм уу. Ингэж л хуваанаа л гэдэг л. Тэр нэг олон даасны арга байгаа нь шүү дээ. Тий. Тэрийг л ер нь их сайн ойлгож авсан. Тэгэхээр нөгөө нэг яаралтай үед бол хүнд бас айгүй хэрэгтэй байх нь шүү. Оо тийм билээ. Тэгээ яг цаг тулсан үед хүн чинь одоо бөөндөө эндээс нэг гарч магадaltaй тий. Тэгэх юм бол нөгөө баг байгаа юм бол ингээд зориултаар нь ингээд хэрэглээд байх ч юм уу да. Юм бэлээ. Гэтэ бас дотоо сурсан юм. Сурах юм их байлээ. Дахиад уулзах хэрэгцээ байгаа юу? Бага. Ер нь бид нар чинь тэгээд мөнгө санхүү дээр бас айгүй буруу байд юм билээ шүү дээ. Санхүү мэд. Сахилах бат. Тий. Тэрийг л айгүй тойруулж хэлээд байхгүй юу? Сахилах бат гэж хэлчихгүй тий. My Voice show-ны хөтлөгчөөр ажиллаж байгаа. Одоо дуусаг байгаа шүү дээ тий. Ажиллаж байна. Одоо цогтой таар бол яг үндсэн хөтлөгчөөр ингээд явж байгаа. Нэгэн төрлийн бас челленж болж байгаа ах гэж санагдсан. Үзээд тэгсэн. Ер нь тэр шоу хөтлөх ямар вэ? Ер нь бол бас хүнд юм байлээ. Яг нөгөө бид нар чинь нөгөө шинэ жилийн арга хэмжээ ч юм уу те ингээд тухайн нөхцөл ингээд зэрэгтэлтэйгээ ингээд байж байгаа ингээд хөтлөлт явуулдаг шүү дээ. Хөтлөл бол тэр чинь нөгөө нэг юм албан ёсны тэгээд дээрэс нь хөтөлбөртэй нэг юм тоо дугаарын зарлан дуучны нэр усыг тэгээд дуучны зохиолч ч үт юм уу шүлэг яруунаах тэгээд тэр болгоны автор энэ маш зөв ярих байдаг учраас бас айгүй хэцүү юм билээ. Тэгээ нөгөө бид нар ч бол одоо тайзан дээр хөтлөлтөө шууд хөтлөл яваад дуусдаг шүү дээ. Хоёр бол илүү гоё чөлөөтэй байдаг байна тий. Тэрүүгээр байх гэхээр бас байж болохгүй те нөгөө телевиз учраас бас ингээд давтаж явна ч гэдэг юм. Нөгөө эхний явсан гоё эмоц байхгүй болчдөг ч юм уу те. За дахиад юу гэхээр чинь дахиад тэр ярьсан юм дахин ярина гэдэг чинь ингээд айгүй хэцүү байгаа тэр худлаагаас инех гэж байгаа юм шиг иймэрхүү талууд байд юм байлээ. Тэгээ яг суралцсан. Тэгээд угаасаа одоо тэгээ нөгөө UBS-ийн доор хоёр хөтлөгчийн доотлын комментууд бол алж байгаа шүү дээ. Угаасаа манай яриг бол бүрстэй хөтлөгчин тохироогүй байна юу ч гэнэ тий. Тийм тэрийг бол угаасаа ойлгож байгаа хүлээж авч байгаа. За ийм байх хэрэгтэй юм байна. Текстэн байна. Тэгтээ бас яг нэг тогтсон хэмээгээс арай өөр зүйлийг үзүүлж байгаа бас санагдсан л да. Зарим нэг үед таарын чөлөөтэй байгаа байдал ч бас яг тухайн нөхцөл байдлаа тохирдог ч юм уу тий. Тэр мөрөл бас үзэгчийн хувьас үзэхэд бол таалагдсан. Амжилт төсөөс шинэ челленж юм да тийм ээ. Тий харин тий. Тэгээ баярлалаа. Тэгээд өөрсдөө бас нэг төвшин ахиулж үзлээ. Тэгэлгүй бах уу? Болохоор байна уу? Болохоор байлээ. Нэх айхтар асуудал бол байхгүй л би магадгүй дараа нь авислаг монголчууд ярээрээ гэдэг. Тий, ер нь бол дэлхийн хэмжээний шоу хөтлөхөд бол дөхөж ирж илээ. Нэмэх 17 цуврал яг анх бол бүүн болсон л доо. Одоо дөнгөж гарч ихтэй тий. Нилээн чөлөөтэй байдлаараа за тэгээд сахилахгүй одоо хэлж байгаа үг хэллээрэ гэдэг ч юм уу тий. Одоо яг та нэмэх 17 эхний юг сизныг асууж ш. Хамгийн сайн болсон гэж одоо дүгндэг үзэгдэл аль хэсэг нь? Ерөөс нөгөө хоёр хятад охины хатан зарц хоёрын тэр л ерөөсөө жүжигчнийхээ хуваарч тэр эргээд одоо үзэгчдээ сонсож байгаа комментийн хувьд ч тэр хамгийн сайн болсон гэж боддог. Нөгөө талаараа зохиолын хувьд ч гэсэн бас тэр нэг шивгч нь нөгөө жоохон тэнэгдүү хатнаа ингээд нэг аргалах гээд байгаа тий тэрний тулд өөрөө сэтгэж байгаа тэгэнгуутаа тэр салаавч малаавчийг хүртэл бүр ингээд эвтэйг нь тайлбарлаж байгаа тэр мэрийг бүр ингээд яалчгүй ингээд үзээд бид нарт одоо чинь ингээд нөгөө бас нэг одоо мэдээж тодорхой хэмжээний том уран бүтээл хийсэн мундаг хүмүүс хүртэл те юм түүхч мөөгч бас уран зохиолч тэр хүмүүс хүртэл ирээд 17-ч үзсэн бас үг хэллэг нь хүндтэй наа ч бас хэцүү гэхдээ тэр дундаас тэр л байсан гэж юусэн айгүй олон хүн хэлдэг бас тэгээ яг зарим үзэгдлүүд зарим тухайн хүндээ ингээд санаанд оромгүй хүмүүс хэлдэг байхгүй энэ гоё байсан гэх. Дийлэнх нь яг тэрийг хэлдэг. Жүжигчнийхээ хуваар ч гэсэн тэр ер нь гоё байсан. Та яртаас өөрсдөө ч өндөр өндөр байдаг байхгүй. Тий, хийж явах ч хүртэл бүр нэг өөртөө юм нэг санаанд багцсан юм нэг хийгээд гоё байдаг шүү дээ. Яг тэр чинь бүр ингээд өөрөө ирэхгүй хангалтж байгаа юм ч тий. Бүр яг бүр ингээд хийгээл аймаар тийм байсан. Тэр бол хамгийн гоё юм байсан. Маш сайн болсон. Яалчгүй тэр бол маш сайн байсан. За тэгвэл арай хэтрүүлч үү гэж санагдсан хэсэг. Юун дээр үү?
Нэг дээрээ юу? Нэг дээрээ тийм. За хэтрүүлчүү гэх зүйл гайгүй дээ. Ер нь бол Ер нь л яг төлөвлөгөөний тий, дагуу. ер нь бол нэгдүгээр сизон бол анханасаа л ийм болно, ийм байна гэж бодсон. Хэтрүүлсэн гэхээс харин ч бүр эсэргээрээ дандаа зарим нэг зүйлүүдийг дутуудулсан байна да. Бас болохгүй юмыг оролдож үз. Зарим нэг юм одоо Монголын хөрсөн дээр буухгүй ч байдаг юм те. Хүний хүлээж авахгүй юмнуудыг бас хийх гэж үзсэн байна да гэж бас нэг бодсон. Тийм л зүйлүүд байгаа. Ер нь нэмэх 17 цуврал одоо яг анх ингээд хийж эхлэхээс ахвал шуугаад тарьсан тийм одоо нөгөө задгаа хиллэг мэлгээс за тэгээд сая Pro Max ч гэсэн ер нь ингээд бас хүмүүсийн шүүмжлэлийг дагуулад ирж явах шиг байна. Шүүмжлэл болон магтаал аль аль нь л хосолж байгаа баг. Тэгэхээр яг энэ сөрөг комментиг та хоёрын хувьд яг өөрсөн дээр хэр одоо хүчтэй хүлээж авдаг уу? Ямар арга хэмжээ авдаг уу өөрсдөө? Тэгэл угаасаа ингээд хардаг ш. За ямар хүн хүмүүс яг юу бичиж ин гэдэг нь угаасаа тодорхой тий. Нөгөө чоны зурагтай, уулны зурагтай, машины зурагтай нөхдүүд бол ингээд бүр ямар ч юм одоо хүнд хэрэггүй юмнуудыг яг доор нь бичдэг тий. Дураараа. Тий, дураараа мо 2 пэм тий. Угаасаа энэ хоёрыг зайлуулвал таарна маарна урлаг гутаасан яасан юу ч байдаг. Иймэрхүү тэд нар бол ингээд ганц нэг яг нэг юм тодорхой хэмжээнд бас хүлээж авахар тийм шүүмжүүд орж ирдэг. Тэрийг бол ингээ хардаг. За энэ нэрээ бас энэ ингэсэн биш үү? Тэр ингэсэн биш үү? Жохон улс өртөө. Тий, улс өртөө. За энэ нэрээ бас битээр энэ дээр бас хэтрүүлчих үү дээ, тий гэж хүлээж авах нь байгаа. За магтаалыг бас яг ялгаагүй. Бас дотор нь улаан цайм одоо ингээл бас ингээл хүн болгон 100 магтаад ах чинь бас нэг талаараа аюултай байдаг тий. Тийм учраас за эндээс за энэ юм байна, ийм байна гэл ерөнхийд ингээл цензуурлал хүлээгээд авдаг. Одоо тэгээ нөгөө манай үзэгчд одоо ийм яалчгүй үзэгчд маань өөрсдөө төвшин ахиад байна. Яагаад гэвэл үзэж байгаа харж байгаа юм их болоод байна. Анх 17 гарч хахад одоо нэг талаараа одоо залуучууд ингэж зоргилж яг одоо нэр нүрээрээ одоо гарч иртээ хийх юм айгу баг байсан. Одоо жишээ нь IPTV-д контент өгдөг хүмүүс хүртэл айгу цөөхөн байсан. Уран сайхны кино театрт гараад гарсан киногоо л IPTV-д өгөхөөс IPTV-д зориулж олон ангид хийдэг ч юм уу те. Ийм юм айгу баг байсан. Бүр байхгүй байсан. Тэгээд 17 гарч ирснээр дараа яг бидний үеийн залуучууд ч гэсэн доошо дүүнерч гэсэн бид нар ингэж хийж болох юм байна. Юу санаа зовхгүй бид нар өөрсдөө гэсэн юмыг хийгээл тавьж болох юм байна, оруулж болох юм байна гэдэг нэгдүгээр санаа авсан. Ингээд тэр нь ч цаашаа яваад ихсэн. Нөгөө талаараа одоо энэ нөгөө нэг энэ үг хэллэг те чөлөөтэй үг хэллэг чинь бас зарим нэг удаа кинонд нэг орчих чинь бас зүгээр байд юм байна гэж хүлээж авч байгаа ч яж шиг те гих мэтлэн ингээд яваад ихсэн. Уг нь 17 нэг нь минутын хувьд 30 минут. Тэгээд метраж багтай. Тэгээд ажиллагааны хувьд бас жоохон анхны юм учраас бас дутуу төлөмг байгаа шүү. Одоо Pro Max бол битээр уг нь бол ингээд метражаа сонгоцсон, цаг болгоцсон. Тэгээ ажиллагааны хувьд тэр чинь бүр бас дахиад мэрэгжлийн хэмжээнд зохиол дээрээс тэр юм утга агуулгаараа айгүй ажилласан юм байгаа байхгүй. Тэгтэл манайханд бас заримд нь хүрхгүй байхгүй. Нэгийг үсэхгүй байна. Pro Max нь муу болчих гэдэг. Магадгүй тэр нөгөө би ингэж утсан. Хүний нөгөө хоёр дахь гэдэг зүйл айгүй хэцүү байд юм байна тий. Мэдрэмжийн хувьд бол хэцүү шүү дээ. Тий, хүлээлт өндөр байсан баг. За нэг нь ийм байсан юм чи хоёр нь бүр ална гэдэг бүр амар өндөр юм хүлээсэн баг. Тэрэнд нь хүрч чадаагүй баг. Тэгж л бодоод байна. Яг зүг бас яг таны над хэлсэн поинтоо санал нэг байна. Эхний нөгөө босго айгүй өндөр байсан, маш сайн байсан. Тэр бол үнэхээр сайн байсан. Яг харахгүй одоо үзэгчдийн хувьд ч гэсэн та хоёрын өөрсдийн карьерийн хувьд ч гэсэн тэр бол нэлээд том бүүн болчих чадсан баг гэж бодож байна. Гэхдээ мэдээж нэмэх 17-ыг л жижигэ цогтой юм чинь. Энэ уран бүтээлийг бол цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Яг харахгүй одоо Pro Max-ийн хувьд одоо үзэгчид биднийг юу хүлээж байгаа вэ? За одоо тэгэл яаж яах Нико амар гоё хэлэх юм аа Pro Max. Би өөдөөс жаал эсрэг Pro Max гэж. Одоо яг битээрэл аль болох төгсгөлийн ангиуд руугаа бас гоё юмнуудыг шингээх те. Ер нь бол ингээд битээр нэг алдаа бас байгаа байхгүй. 17 дээр анх битээр энэ одоо ингээд тесрэлт хийх хэрэгтэй гэдэг ихний ангиуд руугаа хам гоё юм а хийгээд тэг чи хойшоогоо сүулдэ яг ингээд жоохон ингээд сулраад ирсэн. Тий нөгөө хам гоё фантазуудаа нэг ангид чигдэг ч юм уу те. Одоо битээр тэрэнд хуйлтдаг бол арай өөр тий яг ингээд жигдлээ. Эхнээсээ л яг хөө ингээд нэг юм жигд барь. Төгсөх тийшээгээ харин ч бүр одоо амьдралын хэсэг ч байд юм уу, фантазн ч байд юм уу илүү гоё дуусан. Ядаж 10 дугаар ангийг 9 8 дугаар ангийг үзээд хүн байсан шүү гэд нэг юм дуусах те. Өмнөх болохоор яг сүүлийн ангиуд нь баг яригддаггүй. Нөгөө гиг зарц те, нөгөө хаан боолч байд юм уу хамгийн ихэнд гарсан тэд нар яригдаад байдаг. Сүүл рүү яригдахгүй байх жишээ те. Тэнгүүд нөгөө нэг битээр анги болгонд ерөнхийдөө нэг
нэг час хийсэн фантазуудыг шилтгэсэн байгаа. Өмнө нь бол нэг анги руу 3-ыг хийсэн байхгүй. Тэр амар том алдаа байсан гэж боддог. Одоо болохоор жигдэлсэн байгаа. Тэгээ сүүл рүүгээ ер нь бол бас айтайхан болно. Одоо бүр яван чангар мангар гэж би одоо айгаад байгаа шүү дээ. Тэгээ хэлчихээр нөгөө хэд маань амар өндөр хүлээлттэй үзэл байхгүй байгаа шууд сторигоор ороод ирж хогл байна шүү дээ. Манайхан ч амар. Тий бүр өө мөө гэж юу орж ин тэгэл нэг талаараа тэгэл тэрийг нь одоо сурж ин дөө тэгэл. Тэгээ одоо бол ерөөхдөө ингээд нэг юутай болж байгаа хэ хамгаалалттай болж байгаа хэ. Тий хамгаалалттай. За хийж байгаа учраас яригдж гин гэдэг. Өөрөө нэг тийм айгүй зөвтгдөг хөхтэй болчиход байгаа шүү дээ. Яг зөв. Баярлалаа. Тэгэхээр үзэгчид та бүхнийг бас Нэмэх харуултлаа Pro Max цуврал контентыг бас төгсгөл хүртэл хамтдаа байгаарай гэж уриалмаар байна. Үзцгээгээрээ үний хувьд ч гэсэн бас боломжийн байлээ. Тэгээ би бас нөгөө юугаараа поинтер авч үздэг. Тэрэн дээр бас их ярьсан шүү дээ. Ер нь бол яг одоо нэг кинонууд шиг 6500 байх уу? Бас доошоо арай багаар үнэлэх үү гэдэг чинь нөгөө сард 2 анги орчин нэг айл сард 2-ыг түрээслээд аваад үзэхээр төлбөр өндөр гарна. Тийм учраас бас баг байлгахгүй бол эн чинь бас хэцүү гэх тээ. Иймэрхүү тал дээр бас ярилцсан. Тэгэл аль бодолцсон. Тэгэл үзэж байгаад баярлаа, дэмжиж байгаад баярлаа. Баярлалаа. Амжилт хүсье. Мэдээ цаашдаа бас олон сайхан уран бүтээлээр биднийг баясгах гэдэгт бол эргэлздэггүй. Жүжигчин жижигэ Late Night нэвтрүүлэгт оролцож байна. Одоо тун удахгүй жижигэ бит хоёр нэвтрүүлгийн төгсгөл хэсгийг та бүхэнд хүргэн. Энэ бол улаан уу, хар уу, ус уу гэдэг тоглоом байгаа. Тэгэхгүй эргээд уулзцгаая. Нэвтрүүлэгт тавтаа морил. За, өнөөдрийн манай нэвтрүүлэгт оролцож байгаа жүжигчин жижигэ бит хоёрын хувьд яг одоо улаан уу, хар уу, эсвэл ус уу гэдэг тоглоом тоглох гэж байна. За би дөрвийг танилцуулъя. Хоёулаа энд хөзөр тавьчих холцсон. За нэг тасалчий тий. За энэ хөзөрний хамгийн дээдлийн хөзөр ямар өнгөтэй вэ гэдгийг таана. Таахтаа хоёулаа улаан хар өнгийн сонголтыг ээлжилж хийн гэсэн. Нэг хүн өнгөө төрүүлж сонгох юм бол нөгөө хүн тунж үлдсэнийг нь хүчээр авна. За ингээд тэгээд сугад эргүүлж үзлээ. Сонгосон өнгө байх юм бол аврагдана. Аврагдаа шууд нөгөө өнгөрөө ус цаацна. Сонгосон өнгө мөн биш байх юм бол нөгөөх нь шууд цаацуулна гэсэн үг. За ингээд бид хоёр зэвсгүүд энд байна. Хэлж чинь. 100 усаар байлжсэнээс хизээч өвөл усаар байлж үзээгүй. За амжилт. За мэдээж зочноороо эхлээд би өнгөө сонгуулъя. Хамгийн дээр байгаа хөзөр ямар өнгөтэй вэ? За би тасалж чинь би нэг тасал. За тийм болно. Чи таслаадах юм. Одоо энэ өнгийг таа. За би зүгээр улаан аваад үзнэ. Эхний ээлж. Улаан уу? Яа би хар авцтай байсан шүү дээ. За би хар өнгө тунж үлдсэн. Дараагийнхыг би төрүүлж сонгох хэрэгтэй. За тэгээ би үзнэ. За та хөзрөө нэгээд үзье. Царай болоо би ачуу гэж бодсон. Аль би чамд яг ингээ харааж байгаа шиг бэлтчих магадгүй гэж бодохтой шууд. За. Одоо тэгэхээр энэ улаан 8. Одоо шууд ингээд шууд үргэлжлэн. Окей, одоо чи сол. Одоо би сол. Тий. Энэ үлдсэн биз дээ. За баярлалаа. За улаан сонгохгүй яах вэ? За улаан. Яа, магадлалын хуулиар бол улаан байгаа. За та хараа аваарай. За. Хар үсрээ явчих уу? Хар үсрээ явчих шиг болох юм. Цацчих уу? Хари. За. За. Энийг доош нараад тавьчих тий дууссан гээд. Мөнх. За. За таны сонголт. Би сонголт. Эхлээд байгаа юм. За одоо хар. Хар уу? Тий хар. Одоо улаан байгаа. За хөзрөө сугатаарай. Магадлалын хуулиараа. Yes. Улаан байна.
Болж шүү. Амар цочдсон байх. Яа. Одоо би сонгоо тий. Яа. Хар улаан. Үгүй улаан хар улаан гэлж тий. Одоо айлын чамааг вэ чи. Дахиад улаан. Юу олон юм бод яа. За улаан. Гяс. Мачи. Хар миний сонголт байлаа. Ой ой. За дахиад 4 байна тий. Йоо. Янда. Яа бүрстэй. Чи ч нэг ковбойчууд нэг халз буудахаас илүү болж байгаа юм шүү аа. Тэр шиг юм болж байна. Арай хөөрэй байна тий. За явах. За сонгоно. Ус цацуулах өнгөө сонгоно. За одоо улаа. Улаан уу? Улаа. Одоо улаа. Тодорхой. За өдрөө сонгоро. Ой байж ой. Шууд ус руугаа явж. Шот. Хар. За өөрийнх нь шууд Микогийн цариг ихэд нь харна. Микогийн цариг. За. Сан Микогийн цариг бүр. За sorry нэ за тэгээд За. нэвтрүүлгэл дөрөв шүү дээ. Эцүүдийн тоглоом хатуу. Чи ганц цацалтаар Үгүй энэ чинь яг явах. хүн тавлаад байх юм. Мэн угаасаа нэг тасалж цацдаг байна. Чи ганц л цацдаг юм уу? Мэн яг нэг юм тасалж цацдаг байна. Хэсэг гаргаж. Ихний хайгуу боо явчихтэй. Тэгээд дараагийнх нэг тасалж явдаг байхгүй. За тэгдэм баа миний хүсгээ заримдаа ингээд. Давж маа явчихсан ба. Гадуур нь явдаг баг яг. Заримдаа ихсдэг ба. За баярлалаа. Одоо тэгвэл хоёул энэ усаа дундаа тавьчих тий. Тэгээд Энэ ус. За. сая чи яачлаа? Би сонгосон. За ээж Би сая сонгоод- өнгө бодъё. Би улааныг сонгоод чиний царайг харсан. Тэгсэн тэгээ хоёр улаанд аралцсан. Тэглээ тий. Юу лээ? Жижигхэн 10-ын дараа улаан болоо. Бодъё. Авчаа. За авсан. За окей хар. За одоо миний царайг харах уу? Үе нэг Нэвтрүүлгийн зохион байгуулах хүмүүс ерөөсөө чамайг чадах гэж юм ийсэн юм шүү. хоёлаа дахиад нэг таслахгүй дараа нь. Болно шүү дээ. Одоо хоёр хус үлдсэн. Мангар зөрөгтэй. Давай таслая. Хүсүүлчи хольж жагаад сүүлийн бараг энийг хоёлаа нэг нэгээрээ авч байгаа бараг цацсан байна шүү. За тэгээ. Тэгэхгүй айгүй хоёулаа чам дээр цацагдаад яах юм. Жанги. Одоо хоёлаа зүгээр сөхөж үзэх үү? Шууд том үзэртэй За байх. баг. Гэтэ өнгөө сонгон те. Өнгөө сонгохгүйгээр зүгээр том үзрөөрөө. Бүр Айлгаа идэж ийн гэдгээр. тэгээд өнгөн дээр миний найз фэлдэд байна. Өнгөн дээр хараа өнгө жолоо байна тий. Харин тий. Чи гэхдээ энэ гадна дээрээс нь ингээд өнгөнд харахгүй юм уу? За. Окей. Сүүлийн хоёрыг Бүх тоо багаараа там хамгийн домоор. За, там хоёрын тоо хамгийн бага гэсэн үг. За. За. Окей. Өнгө сонгох юм шүү. Өнгө сонгох шүү. За. Чү. Пү. Үзэгчдэр харуулахгүйсэн юм. Энэ ч одоо 13 тоглоход ажил хийдэг модон шүү дээ. 13 хамгийн дөрөвчгийн гуравтаар гараарай. Sorry, тусдаа жогс хайртай жишээ. Хайртай дүүдэг басаа басгүй. Хоёроо дэвчтэй. Энэ удаагийн дугаар энэ түрээд үнэлж байна. Үнээр амир. Nice. Чамайг амир ёндотой би сонссон үнээр ёндотой юм байна. Баярлалаа. Бидтэй хамтарч ажилласан Молонши
Газартаа баярлалаа. Infinity Creative Studio-ийнхэндээ маш их баярлалаа. Хүрэлцээсэн зочдоо баярлалаа. Late Night нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нойтон дугаар байлаа. Босоо орох гээд. Босоодроо юм ээ. Тэрэлдээ. Баярлалаа.